За энэ өдрийн мэндийг хүргэе. За одоо би та бүхэндээ өнөөдөр өөрийнхөө нүүр арчилгаанд хэрэгэлдэг манай Greenway-гийн Bellite набур нэр нь болохоор Mini Laska нэртэй. За энэ багц маань дотроо ийм 3 зүйлээс бүрддэг. Ийм ягаан бэлий, за гуйжуулагч, тэгээд цэвэрлэгээ. Цэвэрлэгээний энэ болохоор би та нарт одоо юуг нь харуулъя. Шинээрээ ямар харагддаг вэ гэдгийг. За шинээрээ болохоор энэ ингээд 2 хуруу орохоор хэмжээтэй. За минийх одоо бүр ингээд нөгөө 8 жил болж байгаа болохоор ингээд 4 хуруу ордог болтлоо ингээд томорцсон байна гэсэн сунаад. Үйлчлэгээнийхэн чадвар бол одоо ингээд 8 жил болж байгаа ч гэсэн хിവэрээ. За энэ болохоор миний ягаан 8 жил хэрэгжилж байгаа бэлий. За тэгээ энэ нөгөө эрмгийн би охиндоо юм нэх одоо нөгөө урлаг зааж өгч байгаад ингээд охин маань миний бэлийн дээр туршилт хийгээд эрмгийг ингээд нэхэж өгч исэн. Тэгнийг болохоор одоо би нүрээ буддаг толныхоо өмнө нүүрнийхээ одоо зохины тэн сүүдрэ дээр ашиглахаараа илүү дутуугаа ингээд будгаа арчаад тэгээ нөгөө будагныхаа багсыг ингэж цэвэрлэхдээ ашигладаг болоод нүрээ арчих энүүгээрээ болцсон. Гэхдээ би энийг ингээд Greenway-гийнхаа барааны савнгаар угаагаад тэгээд одоо нөгөө оронжин өнгө оруулдаг мөстикэнтэй ч юм өнгө хийчих юм бол буцаад ийм ягаан болоод үйлчлэгээнийхаа чадварыг бол ерөнхийдөө алдаагүй хിവэрэ байгаа гэсэн үг ээ. Гэхдээ яг нөгөө загасчны морь усгүй гэж тэ ингээ хүн харахаар ийм бэлэтэй байж ахаар гэд бэлэгээ солиод одоо энэ шинэ бэлэгээ болохоор би бүтэн 1 жил хэрэгжилж байгаа гэсэн үг. За энэ бэли маань болохоор ямар иж шидтэй вэ гэхээр Greenway-гийн бүтээгдэхүүний гол зорилго болохоор яаж эдийн засгийн хэмнэлттэй, яаж хүний мөнгийг, тогийг, усыг хэмнэх вэ гэдэг зүйл дээр маш их ач холбогдол өгдөг. За тэгээд бидний карантинаас урсаад гарч байгаа ус хүртэл одоо яаж байгаль эхлэлгээд эко байх вэ? Бидний өдөр тутмын хэрэгжилж байгаа бүтээгдэхүүн болгонд учир байдгийн одоо бас нэг учир нь яаж одоо Greenway-гийн бүтээгдэхүүнийг хэрэглэснээр хүн одоо байгаль эхлэлгээдээ сав баглаа бодол хогийг маш бага хаях вэ гэдэг зүйл дээр Greenway маш их ач холбогдол өгдөг учраас энэ бэлийг хэрэгжилж явах явцад одоо авах болох вэ гэхээр сүүн шингэн, тоник, нүүр цэвэрлэгээний янз бүрийн бүтээгдэхүүн. За тэр бүтээгдэхүүн болгон чинь ямар нэгэн пластик савнд хийгдсэн байгаа. Тэгэхээр бид нар хог хаягдалтаа хэмнэлттэй болж байна гэсэн үг. Түүнээс гадна бид нар нүүр цэвэрлэгээндээ хөвөн байнга авдаг. Тэгэхээр хөвөнгөө авах болчоор яах вэ гэхээр бид нар бас эдийн засгийн хэмнэлттэй болчихж байна гэсэн үг. 2018 онд энэ бэлгийг анх учирчаад энэ бэлийг зүгээр норгоод нүүрнийхээ одоо будгийг арилгах тийм боломжтой гэдэгт мэдээж эрг итгээгүй. Одоо манай Greenway-гийн энэ ягаан бэлийний талаар анх сонсож байгаа хүн ч гэсэн итгэхгүй. Гэхдээ энийг авч хэрэглээд үнэхээр үр дүнтэй байна гэдгийг мэдсэн хүмүүс яадаг вэ гэхээр ирээд үнэхээр тийм байна гэдэг зүйлдээ одоо өөрийнхөө биеэр бодитоор одоо хэрэгжилж үзээд үр дүнгээ мэдэрдэг гэсэн үг. За тэгэхээр би бол энийг 2018 онд анх авчаад орой ирээд нүрнийхээ будгийг арилгаад тэгээд дараа нь өөрийнхөө хэрэгжилж исэн тэр сүүн шингэн хөвөнгөөр түрхээд үдсэн чинь огт ингээд тэр хөвөн маань цэвэрхэн байсан. Тэгэл би за энэ Японы нано технологийн алчуурны ид шидэн үнэхээр учир энэ байдгийн байна гэдгийг ингээ мэдэрсэн байдгийм аа. За тэгэхээр энэ бүтээгдэхүүнийг хэрэглэснээр бидний одоо нүүрэнд ямар үр дүн гарах вэ гэхээр бид нэр энэ орой ирээд нүрээ зүгээр энгийн одоо цэвэрлэгээ хийх гэж байгаа бол энэ биелэгээ зүгээр карантины усандаа норгоод тэгээд нүрээ арчиж цэвэрлэнэ гэсэн үг. За миний хувьд болохоор ерөөсөө нүүрний тос түрхээд зүгээр шингэн бүүдэр түрхчдэг учраас энийг бол ингээд норгоод тэгээд бэлийнхээ одоо ингээд нэг талаар нь дотор талаар нь ингэж арчичаад дараа нь бэлигээ эргүүлээд нөгөө талаар нь ингээд арчичингууд болчдөг. Тэгээ ингээд би энэ бэлигээрээ ингээд гадна тотногүй нүүрнийхээ будгийг тэгээ хүзүүтэйг ингээд шингэн бүүдрээ цэвэрлждэг гэсэн үг. За тэгээ шууд би нүр одоо арчилгааныхаа одоо сүүн шингэн тоник одоо серум юу гэдгийг тосоо ингээд шууд түрхээд миний ингээд нүүр цэвэрлэгээний ажил ганцхан энэ бэлэнд байдгаа гэсэн үг. Тэгээд яг хаяа би ингээд нөгөө ямар нэгэн арга хэмжээнд ач холбогдол өгөөд нүрээ энтер будах юм бол араас нь энэ гуйжуулагчаараа одоо шинэ нь хуучин
Энэ гуйжуулагчаа норгожоод ингээд ухархаа нүдний зохины энэ гээд ингээд нарийн ширүүн цэвэрлэгийг ингээд гүцэгээ хийчдэг гэсэн. Тэгэхээр ер нь бол штэ миний ажигласнаар болохоор нүүрний нөхцөлтийг маш сайн багасгадаг. Би бол нөгөө нүүр будалтандаа их ач холбогдол өгдөггүй зөвхөн одоо тос түрхээд тэгээд шингэн бүүдэр түрхчдэг учраас энэ бол маш хөнгөн будалт. Би бүр бараг нарны тооч түрхдэггүй байхгүй юу? Тэгэнгүүт надад бол ингээд миний ягаан биелэгээр цэвэрлэгээ хийхэд бол бэлий бол ингээ хангалттай нүүр цэвэрлэгэнд гэхдээ хаяа будахтаа энийг хэрэгжилдэг. За тэгээд би нэг удаа нөгөө нүүр будалтын сургалтанд суугаад яг ингээд нүрийг будахад ингээ бэлдээд ямар зүйл давхарлаж одоо ингэж түрхэх вэ? Нүрээ яаж юм гоё тойлгоор жигд гүлгэр болгож ээж дараа нь пудрээ тавих уу, нүүрний будгаа тавих уу гэдэргээд ингээд нүүр будагны сургалтанд суухаар чинь зааж өгдөө шүү дээ. Тэгээд түрхэнгүүтээ би нэг зүйлийг ажилласан нь юу вэ? Хэмэр гэдэг ийм шингэн юмыг би авч түрхэж эхэлсэн байхгүй юу. Тэгсэн чинь тэрийг түрхснээс хойш маш богино хугацаанд миний нүүр нөхцөлттэй болж эхэлсэн. Тэгээд би шууд ажилласан байхгүй. Хүүе би ингээд томруулдаг шилэндээ ингээд бааны өрөөнд тарсан чинь нөхцөлттэй болцсон. Тэг хүүе энэ удаа яхаараа юу түрхсэн бэлээ? Би сүүлийн үед ер нь гоо сайхны бүтээгдэхүүнээ юугаар сольсон бэлээ гэд ингээд бодоод эхэлж байгаа байхгүй юу. Тэнгүүд яасан гэхээр шингэн бүүдэр түрхэхээ өмнө би премьер түрхэж эхэлсэн байгаа. Тэгэнгүүт тэрийг би юу гэж ойлгосон бэ гэхээр хар ухаанаар одоо ингээд нүрийг маш гоё гүлгэр болгох гээд нүхс үеийн бүгэлчингүүд нөгөө хүний арьс чинь амьсгалах гээд ингээд нөгөө өөрийнх нь байглаас байдаг тэр хөлсний булчирхаа нүх нь томорч эхэлдэг юм байна гэж би ойлгосон. Тэгээд нөхцөлт ингээд нүдэнд харагдахуйс ингээд том болж эхэлсэн. Ер нь бол бидний нүүрэнд одоо тэр хөлсний булчирхаа тосны булчирхаа нөхцөлт бол байгаа шүү дээ. Тэр бол хүний нүдэнд өөрийн нүдэнд ингэж ажиглагдахаар том болж байна гэдэг чинь арьс одоо тэр битүүлээ хийцэн зүйлтэй тэмцээд ингээд нөхөн томорж байна гэдгийг би ойлгоод тэгээ би тэр премьерийг ер нь бол түрхэх дими юм бэ. Хаяа бол чухал одоо ийм зүйлд ач холбогдол өгөөд албан одоо тийм будалтын газар очих юм бол будуулчаад тэгээ маш сайн нүрээ цэвэрлээд байж хахад бол хангалттай юм байна гэж үзье. За тэгэхээр энэ болохоор нөхцөл багасгадаг гэж хэлэх гээд байгаа. Тэгэхээр ер нь бол залуу охтууд одоо ингээд ер нь бол нэг хэсэг үе бодвол одоо айгүй тийм натурал гоё буддаг болсон шүү. Ингээд будсан ч будааг юм шиг тий. Та нар одоо ингээд харсан бол Facebook дээр гараад байгаа миний баг охин чинь нас нь бол жоохон шүү дээ. Тэгсэн ирнэ ингээд нүрээ будаж байгаа нь будсан ч будаагүй юм шиг. Тэг гэртээ байхдаа бол би хүүхдээ нүрийн будахыг зөвшөөрдөг. Ягаад тэгэхээр эмэгтэй хүүхд юм чинь нүур арчилгаагаа хийгээ сурцсан байх хэрэгтэй. Харин гэрээсээ гарахтаа хичээлдээ явахдаа одоо аав нь ч юм уу би ч юм уу харж байгаа юм чи нүрийнхаа будгийг арилгачаа гэрээсээ гардгаа гэсэн үг. Тэгэхээр хүүхдийг нүур арчилгаанд тэр тусмаа ээж нар юу гэж хэлэх вэ гэхээр одоо гоо сайхны бүтээгдэхүүнээ хамаагүй бас ингэхээр нөхцөлт ихсдэг юм байна шүү гэдгийг нь айгуу сайн хэлж өгөх ёстой гэсэн үг. Тэгэхээр хүүхдүүд бол мэдгүй шүү дээ тий. Ингээд гоё л харагдчихвэл гээд одоо жишээ нь над шиг та энийг түрхээрээ тэгэхээр нүур гоё байд юмаа гингүүт наан за гэж түрхсэн чинь юу вэ нөхцөлт үүссэн гэсэн үг. Тэгэхээр энэ маань болохоор багцсан дотор байдаг энэ хоёр руу ордог энэ нөхцөл багасгадаг. За тэгээ энийг би ингээ яаралтай хэрэглээд премьерээ хэрэглэхээ байгаад тэгээд миний нөхцөлт буцаад байхгүй болсон гэсэн. Тэгэхээр яг хуу гринегийн офисер ирдэг миний энэ нүүрний арьсны байгаа байдлыг хардаг хүмүүс бол нүүрний арьс чи гоё байна гэж ярьдаг. За энэ гоё байгаагийн учрыг болохоор би энэ гурван зүйлд байгаа гэж бодож байгаа. Ягаад тэгэхээр би энэ гурван бүтээгдэхүүнийг одоо хэрэглээд ингээд 8 жил болж шээ. За тэрний энэ хоёр нь 2 уруу ордог, энэ 4 уруу ордог хоёр гуйжуулагч энэ хоёул ингээд надад 8 жил болж байгаа. Энийг бол би одоо солилцсон байгаа гэсэн үг. Тэгэхээр 8 жил болсон байлийн энэ байна гэсэн үг ээ. За тэгэнгүүт энэ болохоор ингээд 4 уруу ордог. За энэ тал нь болохоор ингээд ширүүн. За энэ тал нь болохоор ийм гүлгөр. За тэгээ энийгээ би болохоор дунджаар нэг 7 хоногт юм уу 14 хоногт нэг удаа нүрээ ингээд энэ ширүүн талаар нь дээшээгээ чиглэлтэй гуйжуулдаг. За тэгээ хүзөөгөө гуйжуулдаг, ингэр чэйжээ гуйжуулдаг. За тэгэнгүүт одоо нөгөө нэг хэсэг ингээл байж идэл ингээд шингэн дутагддаг ч юм уу, нойр муутай хонсноос ч юм уу ингээд арьс жоохон хуурайшаад шингэн бүүдрээ түрхэхээр ингээд хамар хацар өдр ингээд арьс нь
арцаагаад байдаг. Тэгэнгүүт яадгүй хэрэг энүүгээрээ гуйжуулцдаг гэсэн. За ер нь бол энийг 7 хоногт дөрмээрээ бол нэг удаа ингээ нүрээ гуйжуулж явах хэрэгтэй. За энүүгээр гуйжуулсны дараа нөгөө нэг үнэтэй одоо юу гэдгийг те янз бүрийн эрдэстэй, амин дэмтэй, витаминтай, нүүр өргөдөг, коллагентэй ч байдаг юм одоо ингээд үнэтэй гоё ямар зориултаар авсан тэр тос байдгийн тэр чинь бүр ингээд нүүрэндээ маш гоё шингээд үр дүнгээ өгч идэг гэсэн. Тэгэнгүүт яадаг вэхээр ер нь ингээд бид нар нүүрний хайрсыг байнга болж өгвөл гуйжуулж явах хэрэгтэй. Тэгээ зөөлөн аргаар тэгээд тогтмол гуйжуулдаг байх юм бол тэр хэрэглээд байгаа нүүрний тоснууд чинь үр дүнгээ өгдөг гэсэн. За тэгэхээр миний гоо сайхантай хэрэгэлдэг энгийн бэлий ягаан бэлий энэ хоёр бол ингээд за тэгээ энийг болохоор би өнжөөд нэг удаа ч юм уу аль эсвэл энүүгээр нэг ингээд ширүүндэд хэрэглэмээргүй санагдсан үедээ энүүгээр ингээд би нүрээ гуйжуулцдаг гэсэн. Тэгэнгүүт энэ маань өөрөө ингээд зүгээр энгийн нөгөө зөөлхөн учраас зөөлөн аргаар гуйжуулчих чинь гэсэн. Тэгэнгүүт тэгээд шингэн бүдрөдрөө төрхөнгүүт маш гоё ингээд арцаахгүйгээр хив яаж төрхөгддгээ гэсэн. За тэгэхээр миний хувьд болохоор энэ гурван зүйлийг одоо ер нь бол бүх эмэгтэйчүүдэд байж хад илүүдэхгүй гэдэг зүйл одоо ярих гэдэг. За тэгэнгүүтээ хамгийн одоо чухал зүйл юу вэ гэхээр эрэгтэй эмэгтэй хүүхэд хамаагүй энэ ягаан бэлигээр батгахынхаа асуудлыг шийдэж байгаа. За миний одоо 2 охин бол ерөөсөө энэ биелийг байнга хэрэгэлдэг. За тэгээ энэ бас нэг аягүй чухал авсарах юм одоо давуу тал юу гэдэг вэ гэхээр гадагшаа байнга томилолтоор явдаг хүн баах юм шингэн одоо нүүр цэвэрлэгээний бүтээгдэхүүн авч явж байхаар ганцхан энэ биелийг аваа явчихна. Зүнхлээл. Тэгээ эн чинь одоо нөгөө багаж магааж янз бүрийн юм ойрхон хэдхэн хоног томилолтоор явж байгаа бол тийм хэрэггүй шүү дээ. Би бол сая ингээд намар хөвсгөл завхан ар хангаагаар ингээд гэрэнэгийнхээ ажиллаар яваад ирэхдээ нүүр арчилгаан дээр ерөөс ингээд ганцхан биелийг аваа явчихж байгаа байхгүй. Тэгэл өглөө нь түрхдэг юмнуудаа шингэн бүдрээ түрхчээд орой нь болохоор энүүгээрээ нүрээ арчаад тэгээ хөдөө чинь бас тэгээ намар болцсон сэрүү орцсон байхад чинь бас яг нэг тийм тав тухтай ингээл нүүр цэвэрлээд байх боломж байхгүй. Тэгэнгүүт яг хөр энүүгээрээ норгоол ингээл нүрээ шударчин будгаа арилгач тосоо түрхчээд унтаад өгдөг ийм авсаархан зүйл байдаг. За энгийн өөрийнхөө будгийг арилгах гэж байгаа бол зүгээр карантины усаараа норгоод энүүгээрээ биелэгээрээ ингээ сайхан 10 өргөө 2 тишин ингэж эргүүлж өмсөж жагаад нүрээ арчичаад дараа нь энийгээ энгийн барааны савнгаар юм уу гэрэнэгийн зориултын барааны савнгаар угаагаад өөрөөр нь хатаачна. Хэрвээ батхтай одоо арьсыг одоо арчилах гэж байгаа бол энэ бэлигээ буцалсан бүлээн усанд норгоод ингээ сайхан базаад тэгээ ингээ чихтэй бэлигээрээ нүрээ арчна гэсэн. За тэгэнгүүт яах вэ гэхээр батхтай арьсны бүтээгдэхүүнийг батхтай хүн л айгүй сайн ойлгож байгаа. Одоо миний ярьж байгаа юм. Ягаад гэвэл батхан сайн гэсэн юм болгоныг ингээ аваад хэрэглэнгүүд эхний 2-3 хоног эхлээд үр дүнгээ өгдөг. Тэгээд дараа нь өрөвслөн дахиад үргэлжилдэг. Яагаад гэвэл бүтээгдэхүүнийхээ нэрийг сав баглаа боодол харагдах байдал брендийнх нь нэр нь солигдоод байгаа болохоос ш дотор нь орж байгаа химийн орц найрлагатай бүтээгдэхүүнүүд нь бараг л адилхан байхгүй юу? Хэрвээ тэрийг ингээд яарлагын ингээ уншаад ойлгодог тийм мэрэгжлийн хүн байх юм бол уншаал зөвхөн брендийнх нь нэр сав баглаа бодно л өөр байна гэдгийг бол хараад ойлгоно. Гэтэл өсвөр насны хүүхдүүд ээж аав бид нар л хэлж өгөхгүй бол тэрийг хараад ойлгохгүй шүү дээ. Яагаад тэгэхээр ингээд нөгөө найз нөхөд үеийнхнаасаа ч юм уу тийм ингээ ичээд яаж л одоо тэр батганаас салах уу одоо бүр болохгүй бол ингээ өсөө ингээл урагшаага унжуулаад тийм ингээ ичээд гэтэл яадгүй гэхээр энгийн нэг юм бэлигээр өглөө орой 2 буцсан усан норгоод арчаад тэгээд эко бүтээгдэхүүн одоо 100 наст ч юм уу тийм ингээ ургамлын гаралтай зүйлээр зөвхөн чийгшүүлээд ахад 1 сарын дотор энэ бэлийн тусламжтайгаар батганаасаа сална. Тэгснийхаа дараа тэр хэрэгжилжсэн гоо сайхны бүтээгдэхүүн нүүр будалтын пудр юу гэдгийг тэр юмнуудаа бол ингээд түрхээд ээж болох байхгүй. Тэгэхээр ямар нэгэн байдлаар батхтай хүүхдийн арьсыг одоо энэ бэлгээр эмчлэх гэж байгаа бол болж өгвөл өдрийн цагаар ч юм уу гадуур явж байхдаа ингээд урагшаага нүүр лүгээ өсөө унжуулахгүй өглөө болгон дэрнийхээ уутыг солиох за ийм эко 100 наст ч юм уу юу чинь те нэг ийм чийгшүүлдэг ийм сайхан миний одоо тусад нь ярьсан байгаа батганы багц хүртэл байдаг те тэр багцан дээр яригдж байгаа бүтээгдэхүүнийг өдр ширхгээр нь авч болно шүү дээ. Тэгээ ширхгээр нь аваад ингээд ягаан биелэгээ хэрглэж байгаа тохиолдолд
татганы асуудлыг бол шийднэ гэсэн үг. За тэгээд түүнээс гадна энэ биелийг бол ерөөсөө охтуудад өсвөр наснаас нь эхлээл ашиглуулчих юм бол арьсны дархлаа өөрөө байглаасаа ямар байх ёстой вэ? Тэр л айгүй сайн сайжирнаа л гэсэн үг. Хэрвээ бид нар арьсны дархлаагаа энгийн ийм эрүүл аргаар дээрэс нь энийг ингээд бид нар цэвэрлэгээ хийхэр чинь бидний нүүрний цусны эргэлт сайжраад тэгээ ингээд бидний арьсны дархлаа сайжраад байгаа байхгүй юу? Түүнээс биш бид нар одоо ингээд яг уу ингээд юу гэдгийг ингээ харлуулаад нарнаас хамгаалахгүй ч байдаг юм уу? Батг юм гарангуут нь шахуулаад ч юм уу ингээд яваад иж болох ч гэлээ. Ер нь бол ингээд арьсаа арчилдаг хүн, зөв арчилдаг хүн, огт хайхардгүй хүн хоёрыг ингээд ижилхэн настай хүмүүсийг хооронд нь харахад нэг нь ямар ч л байсан 10 насаар ахмад харагддаг. Яагаад гэвэл арьсандаа ач холбогдол өгөхгүй байжснаа гинтхэн нэг өдөр эмнэлэгт очиод тэгэл ингээл янз бүрийн аппаратаар гуйжуулдаг ч юм уу, гинтхэн нэг өдөр очиод бүгдийг ингээл дээш нь сойлгож аюулаад ч юм уу Тэгхгүйгээр барсаа зөв арчлах ёстой юм байна. Дандаа чигшүүлэх ёстой юм байна гэдэг ингээд аргыг нь хүүхдүүдтэй сайхан заагаад өгчих юм бол маш их эдийн засгийн хэмнэлттэй гэсэн үг. За ингээд нэг 98 мянган төгрөгийн 3 ширхэг бүтээгдэхүүнтэй энэ багцыг бол элбэг 3-аас 5 жил бүр би 8 жил хэрэгэлсэн байгаа юм чинь хэрэгэлнэ гэсэн үг. За тэгэхээр эрүүл гоё арьстай байхад ерөөсөө л эрүүл эко бүтээгдэхүүн хэрэглэх хэрэгтэй юм байна. За тэгээ энэ 98 мянган төгрөгийг чинь хамгийн багадаа 3 жилд хэрэглэнэ гэж бодоод үз. Тэгээ 3 жилдээ хэрэглэсэн үнийн дүнгээ та нар 12 сарда хуваагаад үз. Жишээ нь энэ үнийн дүн та нарт сар болгон одоо нүүр арчилгаанд авч хэрэгэлдэг. Одоо тэр хөвөн, сүн шингэн, тооникч байдаг юм уу те? Тэр бүтээгдэхүүний чинь үнийн дүнтэй дүүцхүүц байна уу гэдгийг л харчод болж байгаа байхгүй юу? Тэгэхээр жинхэнэ эрүүл эко эдийн засгийн хэмнэлттэй зүйлд одоо маш ач холбогдол өгөөд судлаад тэгээд ингээд одоо жишээ нь манай гэрээний бүтээгдэхүүнийг одоо мини ласкаг авсан байхад ойрын бодвол хамгийн багадаа 3 жилдээ асуудалгүй нүүр арчилгаа гэсэн үг. За тэгээд түүнээс гадна одоо эний чинь зүгээр энгийн барааны савнгаар угаан штэ. Тэгэнгүүтээ жоохон ингээд өнгөө алдаа толб тогтоод царай алдаад ах юм бол гренвегийнх нь өөр барааны савн байдаг. За энэ барааны савн өөрөө гренвегийн алчуурнуудыг өнгөө алдахгүй, толб тогтохгүй байх ийм боломжтой бүтээгдэхүүн. Гадна энэ савн маань ер нь ингээд өнгөө алдсан байгаа ямар ч төрлийн юу гэж угаасан өнгийн сэргээдэг давуу талтай. За тэгээ бүр толб тогтоод одоо магадгүй нөгөө нүүрний одоо сормосны будагч байдаг юм уу, зохины тэн гэдэг ингээ янз бүрийн нүүрний будагнаас шалтгаалаад бээлийн дээр чинь тогтцсон толбон харилцахгүй ингээ байгаад ах юм бол ийм оранж мүсчих гэдэг ийм нунтаг угаалгын бодис шиг юм байдаг. За энээсээ нэг халбарыг халуун усанд хийгээд тэгээд энэ одоо бээлийн бүтээгдэхүүнээ дотор нь ингээ хийгээд 15 минут тавьчингууд энэ нэхээсэн дотор нь байгаа гарахгүй байсан бүх одоо нөгөө тоолоо бохор бүх зүйл чинь ингээд яг усныхаа дээр ингээ хөвөөд гараад ирдэг гэсэн. Тэгэхээр энийг ингээ бид нар 3-5 жил хэрэглэнэ гэд байгаагийн гол учир нь энэ хоёр бүтээгдэхүүндээ байдаг гэсэн. Тэгээ мэдээж хэрэг энгийн барааны савнгаар бол угаагаад ээж болдгоо гэсэн. Тэгэхээр ерөнхийдөө бол бид нар эдийн засгийн хэмнэлттэй за тэгээ эрүүл ийм бүтээгдэхүүнүүдийг арьсандаа хэрэглээд ирэнгүүт энэ бүтээгдэхүүн чинь ингээ хэрэглээд ирэнгүүт ингээ бүр андашгүй нүүр ингээл толигоол нүүрний өнгө ингээд цайраад гоё болоод түрхэж байгаа тоснууд чинь ингээд айгүй сайн шингээд нүүрний арьс ингээ айгүй гоё булбраа идэр болдог байгаа. Тэгэхээр ер нь бол би ер нь нэг тийм нүүр арчилгаанда тийм айхтар сүртэй ач холбогдол өгдөггүй. Одоо яа харахгүй бэлэгээ хэрэгэлдэг, цэвэрлдэг. За тэгээ энэ мини ласка наборыг бол ингээд 8 жил хэрэглэсний үр дүнд бол одоо бол өөрийнхөө байгаа байдал, арьсны одоо өнгө ер нь бол арьсан дээр нүүрний арьсан дээр явагдаж байгаа унжилт, хөгшрөлт. За одоо миний энэ чихний энд бол одоо ингээ өвчлээ байдаггүй. Тэгэнгүүт энийг би юу гэж боддог вэ гэхээр би ерөөсөө энэ 3 бүтээгдэхүүнийг ингээ байнга хэрэглээд цусны эргэлтийг сайжруулад миний арьсны, нүүрний арьсны одоо дархлаа, одоо тэр нөгөө янз бүрийн коллаген юу гэдгийг те тэр нь ингээд маш сайн одоо ажиллаа хийгээд ялгараад тэгээ би бол ингээд өөрийнхөө насны хүмүүсийн хажууд
одоо ямар нэгэн филлер нүүрний одоо энэ нөгөө тариулдаг филлер коллаген бас тариулдаг л яадаг үлээ. Одоо энэ утас янз янзын юм ингээд хийлэхгүйгээр одоо өдийн насандаа би ийм байна гэдэг чи энийгээ би